За хай манайхаа би Филиппинд ирсэн байна. Өмнө нь Филиппинд иржсэн ч гэсэндээ энэ удаа арай урт хугацаагаар буюу яг 1 сараар ирж байгаа. Тэгээ одоо эндээсээ гараад намайг хүмүүс тосож аавна. Тэгээд байрлах буудалтай очиж амар ядарч яг одоо цаг бүр 2 цаг 52 минут бол чинь шөнийн. Окей, маргааш өглөө одоо чинь нэгдүгээр өдөр болцсон гэсэн үг шүү дээ. Тэгээ өглөө 9 цагаас би шууд хичээлтэй байхгүй юу. Тэгэхээр бушуухаа очиод амрыг яг автоматар ингээд нүд анилтаад байна. Буудалтаа ороод ирсэн. Одоо цаг шөнийн 3 цаг 30 минут болж байна. 29 минут болж байна. Нэг мөсөн шууд нөгөө ачаануудаа янзлаад угаасаа л би энэ буудалд энэ өрөөнд яг 1 сар амьдрах байхгүй 1 сар байна. Тэгэхээр анханасаа бүх юмудаа гоё зэгцтэй янзлаад тавьчих. Маргааш одоо шууд унтаад маргааш гэж хойшлуулахгүйгээд ямар нэгэн халуун дээр шууд дорн хийгээг явчих. Харин гарч ундаа авчуу. Ёо ивэр амар цангаж чинь. Гэс ганц хот дог идчихэд тэгээ ачаагаа янзлаа. Би өглөөний хичээлдээ угаасаа яг нэг өдөр тасалж таарах юм шиг байна. Одоо угаасаа цаг 3 цаг 50 минут болж байгаа байхгүй юу? Би одоо ачаагаа янзлаад усасанд орсоор 5-аас 6 цагийн хооронд яг унтах юм шиг байна. За одоо ингээд бичлэгээ болоод юмаа идчихээ шууд ачаагаа янзлаад тэгээ бүгдээрээ энэ 1 сард битүү Филиппиний бичлэгээр амьсгалцгаана манайха баяртай. 4:56 болж байна. Одоо унтаж амарлаа. Дараа маргааш өглөө уулзах юм манайха. За өглөөний мэнд манайха өглөө болж байна. Би нөгөө Солонгосоос авчирсан хүмүүсийнхээ ачааг тараах гад одоо буудлынхаа өрөөнөөс гарах гэж байна. Үүдэнд миний гутал нууд тэгээ энэ арагшаага шүүгэн дээр шууд хувцснуудаа зохицуулаад тавьцсан. Ингээд миний өмөднүүд харагдаж байна. За ингээд миний дээгүүр хөмсөх хувцснууд. Тэгээд тэр цаашаага манай буудлын пул харагдаж байгаа. Хүмүүс бүр пулд битүү сэлж илээ. Хүмүүс байгаа болохоор харуулад явах. Тэгээ угаалгаа өрөөндөө ингээд арьсарчлагын юмнуудыг бүгдийг ингээд гаргаж ирээд эндээ тавьчихсан. За 12 өнгөрч जैन өдрийнхөө хоолнд орох гэж байна. Өчигдөр орой угаасаа нэлээ орой ирсэн болохоор өнөөдөр хичээлдээ суугаагүй амарчж байгаа. Тэгээ өнөөдөр энэ авир угаасаа битүү амарсараа байгаа. Тэгээд дуусна. Аялагч нар бүр амар их байна. Манай монголчууд ч гэсэн энд бүр зөндөө байгаа гэсэн. Instagram style of feed chic. Би энэ пүзийг Филиппинд өмснө гэж бодоод 11 сард тодтолдож авсан бүүз. 3 сар л хадгалсан юм байна. Амар удаан хадгалсан юм шиг санагдаад байсан. Хичээлдээ орлоо. Бай бай. За ингээд 3 дахь орны хэлээр шившгээ тарихаар хичээлдээ орох гэж байна би. Анх солонгос хэлийг бас сурж байхдаас ингээд шившгээ тариал явж байсан. Day 2 миний шившгээ тарилтын 2 дахь өдөр. Ингээд уцсныхаа цагаар шууд хичээлүүдэд арчна. Одоо би энд 11-ээс 12 цагийн хооронд 5 давхар L07 гэдэг судал дээр сууж хичээлээ үзэх юм байна.